Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутаг баруун дөрөө нуурын зүүн ур талд Хэрлэн бар сэмэг эртний хотын туур оршино. 1953 онд тэнд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн бар хотын хуучин өвдөгдөлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоог илэргүүлж олсон бөгөөд энэ гурван хэрмийг судлаачид тусгаалan дугаарлаж нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг сувраг бүхий их хэрэмт хотыг Барс хот 1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот 1-ийн хэрмийн хэмжээ нь 1600-аас 1800 м, зузаан 4 м, өндөр нь 1.5-аас 2 м. Хэрмийн дотор болон зүүн талд 5-7 давхар 2 суврагтай байжээ. Хэрмийн баруун өмнөд хэсэгт өндөр шорон довжоон дээр чулуугаар барьсан бага хэрмийн ор бий. Тэр бага хэрмийн дотор 4 барилгын сүртэй бөгөөд энэхүү бага хэрмийн орчинд 5-аас 6 м-ийн хэмжээтэй дөрвөлжин барилгын ор 10 гаруй байдаг. 1953-аас 1955 онд археологч Перле Барс нэг хотын хэрмийн доторх 4 барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохоо шатааж байсан 100 хуны ор зэргийг малтан шинжилж, олон том бурхны синти, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний уулзтай уулзгүй тоосго, шавар баримл, ур хийцайтай бурхны үлдэгдэл, бурхны баримл чимэглэлийн хэсэг, жансгийн мал адгуусны дүрс, цац, сэлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж, уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна. Хэрлэн бар хотын хөх тоосгоор барьсан 5-7 давхар 2 сувраг хийц маягийн хувьд энэтхэгийн суврагны хэлбэртэй төстэй бөгөөд 1940 он хүртэл хананд нь том бурханы зурагтай байжээ. Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдвруудын ихэнх нь бурханы шашны зүйл боловч жухамдаа жинхэнэ хот цэргийн хуаран байжээ гэж үздэг бөгөөд Хятад улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарамгуйлж Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги зэрэг суулгаж байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд төр сууршин сууж байсан гэж эрдэмтэд бас үздэг. Бүгд наримт Хятад улсын соёлын өвийн академи болон Монгол улсын соёлын өвийн төв байгуулах хооронд Хэрлэн Барс хотын самхагийг бэхжүүлэх, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээг тус тус байгуулснаар дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2014-өөс 2016 онд хийж гүйцэтгсэн юм. 2014 оны 7 дугаар сард хийсэн малталт судалгаагаар цаас үйсэн дээр бичигдсэн бичгийн дурсгал, даав, арьсан дээр хийсэн бурханы зураг, дээврийн шавар ваар, бурханы шашны идүүлгийн зүйл, малын яс, шагаа зэрэг дахил тайлгын эд зүйлс олджээ. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.